Хэдэн санаанууд хэлсэн. Яг нөгөө дэмжиж ажлын хэсэг дээр нэг ийм хэдэн зүйл дээр анхаараарай гэдэг. Энэ сая дөнгөж юу орж ирж байгаа болохоор ажлын хэсгийн танилцуулга орж ирж байгаа болохоор би зүгээр тулгаж хараад нэлээ юмнууд ороогүй буюу юу баг шиг байна. Тэгээд энийг тодруулж асуух гэдэг юм л да. Энэ ажлын хэсэг дээр энэ байнгын хорооны протокол хэр ажлын хэсгээр протоколыг хэр авч үзсэн юм бэ? Гишүүдээс байнгын хорооны гишүүдээс гарсан саналуудыг хэр тусгасан? Ажлын хэсэг ахлагч байгаа зү тий. Хэн ахалсан юм? Тий, ундраа гишүүн. Тий. Би бол нэлээд хэдэн тодорхой саналууд хэлсэн. Жишээлхэд тэр 12 дугаар зүйл дээр ерөнхийлөгчийн Монгол улсын ерөнхийлөгчийн мэдчилгээ гэд орцсон байна. Ерөнхийлөгч тухайн жил мэдчилгээ хүүгүй юу гэдгийг бас бид нар хуулиар хуульчилж өгөх болж гэнэ үгүй ерөнхийлөгчийн юунд гэд тийм ээ. Би маш тодорхой саналууд хэлсэн. 7-гийн 1 дээр ахмад насанд үзүүлэх үйлчилгээний дотор чинь тэр ахмад наснуудын тэр хөдөлмөр эрхлэхэд зуучлах, ажлын байранд зуучлах үйлчилгээ гэж байх хэрэгтэй юм байна. 7-гийн 2-ын 4 дээр тусцсан тэр сургалт өөрийгөө хөгжүүлэх гэдэгтэй холбоотойгоор ахмад насны тэр сургах тийм ээ өөрийгөө хөгжүүлэх үйлчилгээгээд ийм зүйлүүд чинь хуулийг уншиж байхад ингээд яг ийм холбогдох хэсгүүдэд ингээд орхигдсон байна. За дээр нь энэ 15 дугаар зүйл дээр ахмадын холбооны асуудлыг бол одоо үндэсний хэмжээний ахмадын холбоо гэд ингээд яатсан байдаг. Доор нь ахмад насны төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж гэдгцэн. Тэрэн дээр яг нэг юу орж ирсэн байлээ л дээ. Эрх ашигыг хамгаалах гэдэг агуулгатай.